За манай айргийн одоо 3800-аад иргэн байдаг. Тэдний нэг 80% нь гар аргаараа жон салбарладаг байгаа. Тэр амжиргаагаа ер нь жоншоор л авч явдаг да одоо. Тэгээд ардгийнхаа хүн амтны амжиргааг юм. Тэгээд манай айргид одоо саяхан нэг золгүй явдал боллоо. Манай айргийн одоо ашигт малтмын 93% нь хятадын компаниуд эзэж байна. За тэгээд энэ талаар та бүхэн мэдээлэл өгөх зорилготой бид хэсэг хүмүүс иргэдэд төлөөлөд ирсэн байгаа. Өнөөдөр энд тэгээд саяхан хятадын нэгэн компани манай айргийн одоо гар аргаар зон салбарладаг нэгэн иргэнийг дайрж амин насыг бүрлэгсэн байгаа. Тэгээд энэ тухай одоо манай энд наадмаа гэсэн ярих ба. За бидний одоо төв зам болох замаар одоо явж байгаа жолооч нарыг зогсоож манай нутаг дэвсгэр дээгүүр явлаа гэж зодож хүндэд өстөөсөн нилээсэн хүмүүсийг дээрээс нь одоо манай нэг иргэнийг одоо юу машинаар бүр дайрч хөөж араас нь хөөж машин чихгүй хажууд нь бас том кат байсан тэрүүгээр шороо мороос хамарч өгдөөсөн цацаж байгаад хамгийн сүүлийнх нь хүнийг одоо дайрч маш хэрцгийгээр алсаа. Тэгээд дайрчаад бүр буугаад зодсон. Тэгээ бүр өн хугалсан тэрүүгээрээ зодж мөрөөд ер нь л маш хэрцгийгээр одоо бидний төлөөлөл болсон хүн ламаа алдлаа. Үүний тулд одоо хүчаа нарыг хөөж гаргах асуудал тулгараад байна. Тэгээд ерөөсөө манай орон нутгийн засаг захиргаа гэж байна л да. Тэгээд одоо тэд нар ч одоо биднийг төлөөж одоо бидний одоо эрх ашигыг хамгаалж ингэдэг байгууллага одоо тэгж боддог бид нар бол гэтэл одоо тийм юм байдгүй. Иргэдийн төлөөлөгч гэж байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч гэж байна. Бид нар тэр улсуудыг сонгосон. Тэгээд гэтэл одоо тэр улсууд маань бидний төлөө бол ерөөсөө хийж байгаа бүтээж байгаа тийм юм ерөөсөө алгаа. Ерөөсөө бидэрт мэдрэгддэггүй. Ерөөсөө тэр одоо тэнд ажиллаж байгаа одоо хятадууд гэдэг юм гадны компани байдаг юм уу? Одоо тэгээд тэр мөнгөтэй төгрөгтэй улсууд л үйлчилдэг тийм л хэсэг бүлэг улсууд байх шиг байгаа. Одоо ерөөсөө тэр засаг захиргааны улсууд одоо баяраа гэж засаг дарга байна. Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч мөн баяраа гэж нөхөр байна. За энэ хоёр болоод ерөөсөө иргэдэд төлөөлж байгаа биш юм аа. Ерөөсөө тэр нэг хятадыг төлөөлж байгаа. Ерөөсөө бид нарт нэг ямар нэгэн бичиг цаас ингэ үзүүлдэг. За энэ нөхдүүд ч одоо ийм зөвшөөрөлтөй улсууд байна. Та нар одоо ингээд энэ газрын чөлөөж өгөө. Энэ улсууд ингээ үйл ажиллагаагаа явуулна гэдэг. Нөгөө бичгийг одоо мөн ч юм уу биш юм уу бид нар ерөөсөө мэддэггүй тийм. Нэг тамхтай бичгэл үзүүлдэг. Үнэхээр одоо нөгөөг нь мөн ч байдаг юм уу биш байдаг. Бид нар одоо бас тэрийг хэн тантхаа мэддэггүй. Орон нутгийн засаг захиргаа нь болохоор наад улсуудын зөв мөн. Та нар өсөд тэдний дотор гарсан байх ёстой шаардлагатай гэж. Тэгээд одоо нэг нэгээр нь одоо ингээ хөнөөж эхэлж байна да хүмүүсийн маань одоо ингээ. Одоо жишээ нь одоо энэ зураг. Одоо энэ хүүхдийн нүдийн цогтой ажигсан ингээ. Тэгээд одоо гэмтсэн улсуудын ингээ. Ийм байна. Энд бас одоо бас л мөн одоо энэ ч хохирч байдал одоо энийг бас ингээд одоо цаана аваач хориод одоо гэмт хэрэгтэн мэтэр одоо үзэж ингээд зодоод ингээд уруу дам ингээд шарахтаад бөө шарах сорив одоо ингээд оёдлтой ингээд байж идэг. За энэ манай талигч байна одоо энэ тэр машинаар дайрж авсан. Энийг бүтгэн гарсан одоо гар юугаараа утсаараа зургийг авсан байгаа. Одоо ингээд дайрсан машин. Энэ хүнийг болохоор зэрэг ихэд дайраад амьд багт нь дээрээс нь нэмж одоо мотор зэвсгэлж ирж газтаж унгаж угаад дээрээс нь зодоод тэгээд дахиж машинаар дайраад бүр амь насыг бүрлэгсэн байгаа. Одоо энэ бас мөн нөгөө зураг талигчийн зураг ингээ байж. Энэ ингээ энэ машины зургийг бүтгэж гарсан байна. Та нар сайн аав гэж. Тэгээ ийм тэр машин нь би одоо бид нар өөрсдөө Улаанбаатар байна. Тэгээд энэ хэргийг сонсоод ингээд тажигаш чи одоо энэ хэрэг зодож авсан газар ирэхэд машиныг угаагаад цэвэрлсэн байсан. Тэгээд бид нар одоо өөрсдөө машин доогоор тонгойж дугуйныхны хэсгийн бод их хэсгийг цэвэрлээд ямссан байсан. Тэгээд машин доогоор нь тонгооход энэ ингээд тусны эсрүүд байсан. Машин доогоорх зургаа юу тусаа угааж амжаагүй. Энийг бол бид нар өөрсдөө авсан байгаа. За тэгээд энэ дугуйны нэсгүүд ингээд энэ тушнуудыг зайр зовсон машин.
Ир шинжилгээ хөтөлбөр одоо сарын өмнө айргийн иргэдээс өсөлт гаргаад манай нутаг дэвсэлтэй бүрчиж үйл ажиллагаа явуулж байгаа компани болон нутаг дэвсгэрийн төрийн байгууллагын үйл ажиллагаа шалгаж өгөөч. Та нар ирж уулзаач гэснээр бид нар очиж уулзсан. Тэгээд энэ уулзж явах явцад энэ цагаан дэл гэдэг орчмын одоо энэ жаншны уурхай дээр бид нар очиж шалгалт хийсэн л дээ. Тэгэхээр тэр дээр бол гар аргаар жанш холбоорлолтыг нэг хэсэг бүлэг улсууд байдаг. Тэгээд талаар очиод уулзаад тэр иргэдийн хуралтай Дорноо аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч одоо Ганбаатар эдэртэй уулзаад энэ асуудлыг тавьсан. Энэ ард иргэдийн цаашдаа ажиллаж амьдарч энэ сууршилтай амьдрах талаар нь асуудлыг тавьсан байхгүй юу? Тэгээд бид нар одоо тэр айр засгийн сумын засаг дарга баяраатай уулзаад тухайн объектанд үйл ажиллагаа эрхлэж байгаа MCTT гэдэг энэ компани лицензийн асуудал мөн байгаль орчны байдлын талаар асуудлыг авч хэлэлцээд холбогд байгууллагууд нь бид нар бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн байгаа. Цаашид бол энэ ард иргэдийн эрх ашиг аюулгүй байдлын талаар бид нар бол явна. Тийм ээ, ерөөсөө бидний эрх ашиг бол айгүй хөндөгч байна л да. Ер нь тэнд одоо үнэхээр их зөрчигдж байна. Айраг суманд бол ерөөсөө тэр иргэдийн одоо бид нар ч одоо тэгээд гар аргаар зон шалбарж одоо ам зуудгаад тэрнээс л авч байна шүү дээ. Одоо тэгээд энэ хийж өгч байгаа. Одоо ер нь ашиглалтын лицензтэй гэдэг нэг хятадын нэг компани ихэд орон нутгийн удирдлагууд болохоор зэрэг тэдэн сарын тэдний дотор та нар шөлөөлж өг хайгууд гэдэг нэг лиценз авсан байна. Тэд одоо нэг ямар нэгэн цаас үзүүлнэ шүү дээ. Одоо энэ хайгуулах гэж. Тэгээд бид нар мэдгүй өөрсдөө хайгуудаа хийдэггүй тэр хятадын компаниуд ямар нэгэн компани. Тэгээд бид нар л ухаан одоо тэр нутгийн иргэд одоо нинжа гэж нэрлэгдээд байгаа. Одоо бид бүхэн нөгөө жаншоо одоо ухаад нэг гаргаад иртэл нэг аятайх юм гарвал нөгөө нөхдүүд маань энэ ч манай ашиглалтын газар. Та нар одоо тэд хамгийн дотор гар. Тэгээ гарахгүй гэсний үндсэн дээр л одоо адагс үлдэн ийм юм болж байгаа байхгүй юу? Одоо энэ 5 сарын 1 гэхэд нэг компани бас нэг хятадын нэг компани нэг газрыг чөлөөж өгөх гэж засаг даргын захирамж гаргасан байгаа. Тэрийг одоо мөн ялгаагүй хэрвээ нөгөө иргэд чинь тэрийг гаргаад өшөө цаашаа өшөө юунаас одоо тэр ам зуулгаа одоо олж авах юм бэ? Жаншноос өөр юм хийх юм байхгүй учраас тэгээ одоо гаргаж өгөхгүйгээд энэ тэр асуудал болно одоо ямар нэг юм. Одоо иргэд одоо тэр хятадын компани хооронд дахиад өшөө энэс өшөө олон хүний амнаас эрсдэх тийм магадлал одоо 100% бүр тийм байна. Тэр өөр хатуу хэлэн байна. Одоо энэ төр засгийн одоо дээр сонсдог одоо бид бүгдийг сонсож байгаа өндөрлгүүд бас анхаарал татбад энийг зохих байна. Зохих журмын дагуу шалгадаг байгууллагууд нь шалгаад тэр мэрэгжлийн хяналт одоо өшөө юу байдгийг тийм ээ. Тэр орон нутгийн засаг захиргаа одоо шалгадаг тийм улсууд нь шалгамаар байна. Тэрийг одоо бид нар маш их хүсэж байна. Тэгээ одоо цаашдаа бид нар өшөө одоо энэнийхээ төлөө одоо газар шорооныхын төлөө бас тэмцэх болно. Ганц манай айрыг ихгүй л ер нь одоо ингээ бүх одоо манай Монгол даяар тийм юм байна. Тэгээ манай айрыг одоо өнөөдөр одоо тиймэрхүү байдалтай ерөөсөө айгүй хэцүү байна. 93% нь одоо хятадын мэдлэгтэй ашигт малтмуудын малттай газрын хувьд 93% нь манай удирдлагууд тийм асуудал байна. Энэ айраг суманд болсон энэ золгүй явдлын тухай манай төрийн бас байгууллагт энэ иргэд хандсан. За тэр хандсан хүсэлтийн үндсэн дээр бид өнөөдөр энэ хэвлэлийн хурд оролцож байна. За тэгээд манай байгууллага бол ерөөсөө энэ хүний эрхийг зөрчигдөж байгаа шалтгаан нөхцөлийг илрүүлэх, энэ хүний эрх зөрчигдсөн тохиолдолд одоо тэр зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүргийг биелүүлэхийг бид шаарддаг. Өнөөдөр Монгол улсын үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хуулинд бол төр өнөөдөр хүнийхээ эрхийг зөрчигдөх явдлыг хамгаалах хэрвээ хүний эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэхийн үүргийг хүлээдэг. За өнөөдөр энэ хүмүүс хандаж биднээс бол өнгөөл хуулийн тусалцаа хүсэж байгаа. Бид бол энэ тусалцааг үзүүлнэ. За тэгээ нэг Монгол улсын эрүүгийн байдлыг шийдэх хуулинд байдаг нэг ноцтой алдаа байдаг. Өнөөдөр энэ үйл явдал бол ганцхан энэ айраг суманд болж байгаа юм биш. Өмнө нь айраг суманд бас нэг хүн нэг иргэн одоо нүдэ хоёр хятадын иргэн сохлуулаад хоёр хятадын иргэн нь болохоор ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээхгүй хилээр гараа явуулсан тохиолдол байгаа. Иймэрхүү гадаад улсын иргэд одоо Монгол улсад төр оршин сууж байгаа ч юм уу ажил зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа иргэд гэмт хэрэг үйлдээд Монгол улсаас гараа явуулдаг тохиолдол маш их байгаа. Энэ дээр ерөөсөө одоо хэвлэлийнхэнд өнөөдөр хандж байгаа асуудал бол нэгдүгээр та бүхэн энэ үйл явдлыг бас сурвалжилж өгөөч. Нөгөө манай эрүүгийн байдлыг шийдэх хуулинд байдаг нэг алдаа байдаг байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа нууцгаа гэдэг. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хууль бус үйл ажиллагааг нууцлаад яг хин гэдэг хүнээс ямар байцаалт мэдүүлэг авж байгаа
одоо тэр бусад нөгөө нэг хохирогч холбогдогч нарын өмгөөлөгч нарт одоо тэр хэргийн бодит үнний талаар нотлох баримтыг цуглуулж өгөх боломжийг хаагаад өгчдөг. Тэгээ нууц гэж явж байгаа тодорхой хугацааны дараа хэрэг нь замхраад алга болчдөг. Өнөөдөр манайхан чи энэ адилхан асуудлыг ингээд замхруулах, уусгах, устгах энэ ажиллагаанд бүр гаршсан байна шүү дээ. Ямар ч дуулаантай хэрэг байсан нэг сэтгүүлч одоо шийдвэр гаргаж ирдэг. Тэгэл оруулж жагаад эцсийн үр дүн юу болсон мэдэгдэхгүйгээр алга болчдөг. Иймэрхүү хэрэг бол маш олон байгаа. Тэгэхээр бол энэ хэргийг ингэж замхруулахгүйгээр үнэн шударгаар бодиттой одоо хариуцлага хүлээх ёстой этгээд нь хариуцлага хүлээдэг. Тэр 4-5 хятад иргэн оролцсон, нэг хятад иргэн баримтлагдсан гэсэн сураг байгаад байгаа. Тэгэхээр бол бас энэ бодит байдлуудыг бид нар яагаад нэг удаа энэ ил тод байдлаар байцаан шийдэх ажиллагааг явуулж болохгүй гэж. Яагаад тэгэхээр энэ бол ил тод болсон хэрэг байна шүү дээ. Олон хүний нүдэн дээр явагдсан. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол бид нэгдүгээр шаардмаар байгаа юм. Тэгээд хоёрдугаарт нь бол энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл бол төрийн өндөрлгүүдэд хандаж хэлж байгаа үг шүү гэдгийг би бас давтаж хэлмээр байна. Төрийн өндөрлгүүдэд хандаж хэлж байгаа үг. Өнөөдөр Монгол улсад хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүс маш их хавчигдмал юм. Хуваараа уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бид нар нинжа гэж хэлждэг. Хуваараа нийтийн тээвэр юм уу одоо нийтийн тээвэрт одоо такси одоо микроавтобус жолоодод явж байгаа хүмүүсээ тээврийн хулгайч гэж нэрлэждэг.